Нөхдөө бид бас нэг чухал юм ярив. Хүн хэрхэн шударга амьдарч ертөнцийн эзнийг баярлуулан жаргах учиртайг та нар биднэр заалгав. Тэгээд одоо ийм болж чадсан нь үнэхээр сайн байна. Харин энэ үүргээ улам сайн биелүүлэхийг бид гурав их эзэн Есүсийг төлөөлөн та нараас хүсэж байна. Есүс их эзэн биднээр ямар заавар дамжуулсныг та нар мэднэ. Үүнд ертөнцийн эзний хүслээр та нар амьдралаа түүнд буцалтгүй зариулж, ямар ч завхай зайдан хэрэгт оролцохгүй байх ёстой. Та нар түүнийг үл тоомсорлагчдын адилаар зөвхөн хүсэл тачаалаа хангахын тулд эмэгтэй хүнтэй харьцаа тогтоож үл болно. Харин ариун шударга хүслийн үндсэн дээр эхнэр авч, үүгээрээ ертөнцийн эзний нэрийг өргөмжлүүл. Харин өрөөл бусдын эхнэртэй явуулдаж, Есүст итгэдэг нөхрөө хохироож үл болно. Тийм гим хийсэн хүнээс их эзэн өөрөө өшөө хомзон авах нь зайлшгүй. Урд нь би та бүхнийг ийм явдлаас болгоомжлуулсан билээ. Биднийг бузар хэвээрээ байлгахын тулд биш, өөртөө авч ариун болгохын тулд ертөнцийн эзэн Есүст итгүүлсэн учраас энэ хэрэг үнэхээр чухал. Тийм учраас энэ үгийг үл тоомсорсон этгээд хүний үгийг биш, ертөнцийн эзний үгийг үл ойшоож буй том хэрэг мөн. ертөнцийн эзэн та нарт ариун сүнсээ өгсөн билээ. Иймээс бузар юм хийж хизээч үл болно. Бие биедээ хайртай байхыг би та нарт заах хэрэггүй. Үүнийг ертөнцийн эзэн өөрөө та нарт заасан. Та нар Македони аймгийн Есүст итгэгч нөхөддөө үнэхээр хайртай ажээ. Нөхдөө, энэ бол үнэн сайн хэрэг. Гэвч бусад хүмүүст бас хайртай болох нь чухал гэж би хэлье. Үүнээс гадна төлөв даруй амьдарч, бусдын хэрэгт үл оролцож, сайн ажиллах нь та нарын зорилго байх ёстой. Урд нь ч бид та нарт ингэж сургасан. Ийм байсан цагт Есүст үл итгэгчид хүртэл та нарыг хүндэлж, бусдын хүчээр амьдрах хэрэг хэнд ч байхгүй болно. Нөхдөө, садан төрөл болон найз нөхөд чинь нас барвал тэр хүн хожим ертөнцийн эзэнтэй хамт байна гэдэгт найдахгүй бол гашуутахаас өөр аргагүй бизээ. Та нарыг ийм байдалд оруулахгүй тулд Есүст итгэгч нөхдийн чинь өхлийн тухай бид ярив. Есүсийг алуулсны дараа ертөнцийн эзэн дахин амьлуулсныг бид мэднэ. Иймээс түүнд итгэж нас барсан хүнийг ертөнцийн эзэн дахин амьлуулж, түүнтэй болон өөртөөгөө үрд мөнх байлгана гэдгийг бид ойлгох ёстой. Хожим их эзэн Есүсийг ирэхэд түүнд итгэсэн бүх хүн үгсэн амьд ялгаагүй түүнтэй үрд мөнх нэгдэх болно. Энэ бол их эзний өөрийнх нь үг билээ. Тэр үед их эзэн Есүс өндөр дуугаар зарлиг буулгаж, Ёрбусын тэргүүнэл чинь үг хэлж, ертөнцийн эзний бүрээн дууг сонсоход Есүс дэлхий рүү очиж өөрт нь итгэж байгаад нас барсан хүмүүсийг дахин амьлуулна. Тэгээд их эзэн Есүс тэднийг амьд байгаа хүмүүстэй нийлүүлэн сансрын агаар мандалд ууцах болно. Түүнээс хойш Есүст итгэгчид бид түүнтэй үрд мөнх хамт байна. Үхэл хагцал тохиолдоход энэ үгийг санаж бие биеэ тайтгаруулах